За сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр тамхинаас гарах 100 шалтгаан. Тухайн одоо хүн яагаад тамхи татаад ийн вэ гэсэн энэ асуудлаар бол өнөөдрийн хичээлээ орё. За тамхи хүмүүст яг хөөр COVID-19 салдвараар өвчлөх нэгэн хүнд байдлаар хүндрэх, нас барах өндөр эрсдэлтэй байдаг байна. За тамхины хэрэглэн дэлхийн эдийн засгт дарамт учруулж 1.4 тэрбум долларыг тамхинаас үүдэлтэй зөвхөн өвчин эмгэг эмчлэх болон тамхинаас үүдэлтэй өвчин эмгэгийн улмаас хүний капиталаа алдахтуул хүргэдэг байгаа. Өөрөөр хэлбэл тамхи хүний эрүүл мэндэд шууд болон шууд бус зардлуудыг гаргаж байна гэсэн үг. За тамхинаас болж өнөөдөр дэлхий дээр ганцхан жилийн хугацаанд 8 сая хүн амнасаа алдж байна. Энээс болоод бол 2030 он гэхэд улам одоо нэмэгдэх байдал байгаа. Тамхи хэрэглэгчдийнхаа ер нь тэн хагасын өхөлт хүргэдэг ямар ч хэлбэрийн одоо тамхи хэрэгэлсэн эрүүл мэндийн асуудалд бол хүргэдэг байгаа. Хүнд хэцүү өвчнийг бол үүсгэдэг байгаа. Тамхи хэрэглэгчид хор тавдар, зүрхний шигдээс, амьсгалын замын өвчин, тамхинаас үүдэлтэй одоо бусад өвчлөл, эрт өвчлөл, нас барах мөн хамгийн гол нь одоо дам тамхиталт буюу бусад гэр бүлийн хүмүүст бол сөрөг нөлөө үзүүлдэг байгаа. Дээрээс нь эдийн засагт бол маш их одоо сөрөг нөлөө үзүүлж ядуурлыг бол үүсгэж байгаа. Тамхи их хэрэгэлдэг одоо орнууд бол улам одоо ядуу хөгжингүү буурай байх бол бас гол шалтгааныг бол үүсгдэг байгаа. За усан болон одоо бусад тамхи бүх төрлийн тамхины адил бол адилхан хор хөнөөлтөй байдаг. Хүмүүс маань болохоор бол ганцхан утаа тамхиг хортой, бусад тамхиг хоргүй гэж боддог бол тийм биш байх нь. Жишээлх юм бол одоо зажилдаг тамхи нь илүү их одоо амны хөндийн хавдар, шүд унах, шүд шарлах, арьс одоо цайх, буйлны эмгэг өвдөл илүү их үүсгдэг байх нь. За утаагүй тамхинд дагуулгадах никотин нь одоо утаа тамхитай харьцуулахад илүү хурдан одоо бид шууд нөлөөлдөг байгаа. За утаа тамхи болохоор бол тодорхой хэмжээнд бас энэ амны хөндөгөөс эхлээд амжилтыг үүсгдэг. Утаагүй бусад тамхи болохоор шууд уушгинд буюу бусад эрхтэнд шууд нөлөөлдөг байгаа. Электрон тамхины улмаас одоо тодорхой хэмжээнд бас яг нь гал төмөр гарах, дэлбэрэлт үүсэх, бэртэл гэмтэл болох түлэгдлийн одоо гол шалтгаан болдог. Электрон тамхинд бол дотор нь тодорхой хэмжээний бол зай батарей байдаг. За тэр зай батарей нь ямар үнэтэй вэ гэдгээс хамаарат одоо алмазын зай батарейч гэдэг юм уу. Янз бүрийн одоо батарейгаас хамаарч электрон тамхи бол өөр үнэтэй байгаа. Тэгэхээр эдийн засгийн одоо ядууралд оруулах хамгийн одоо нэг зүйл бол энэ электрон тамхи байгаа. 3 хоногийн хугацаанд хэвтвэл 80 мянган төгрөг өдөрт 80 мянган төгрөг ингээд 240 мянган төгрөгийг бол бас төлдөг ийм одоо эдийн засгийн алдагдалт хүргэдэг байгаа. Мөн электрон тамхи зүрх судасны болон уушгины өвчнөр одоо өвдөх эрсдлийг илүү их авчирдаг. За халаадаг тамхи гэдэг күк. Энэ болохоор бол хавдрыг үүсгдэг маш олон төрлийн одоо хор ялгаруулдаг. За маш их өндөр градусын одоо Цельсийн градусын дулаан дамжуултыг шууд уушгинд авчиж хүргэдгээр одоо хавдрыг илүү их үүсгдэг гэж үздэг байгаа. За мөн одоо халаадаг тамхинд ялгаагүй одоо никотин бол агуулгадж байдаг. За хүүхэд өсвөр насныхан бол одоо энэ электрон тамхиг татснараа янжуур тамхинд орох магадлалыг бол 2 дахин илүү одоо нэмэгдүүлдэг байгаа. Өөрөөр хэлбэл аль одоо электрон тамхиар ихсэн ч утаа тамхиар ихсэн ч одоо тамхинд одоо илүү их өртдгөө гэдгийг бол хэлж байгаа. За дараагийн шалтгаан бол тамхи зүрх судасыг бол гэмтээдэг. За өдөрт хэдэн ширхэг одоо тамхи татж гин одоо ганцхан ширхэг тамхи татж гин гэж зарим хүмүүс ярьдаг шүү дээ. Тамхи татж гин эсвэл 10 ширхэг тамхи 20 ширхэг тамхи татж гин. Ерөөсөө тамхи татах одоо ширхэгээс хамаарахгүйгээр зүрх судасны эмгэгийн эрсдлийг бол нэмэгдүүлдэг байх нэ. За тамхи татдаг хүмүүс одоо тархинд цус харах эрсдэл 2 дахин илүү их байдаг. За энэ тамхины шалтгаант одоо цус харуулт бол цусан хангамжийн одоо дутагдлын харуултыг илүү их үүсгдэг байгаа. Яагаад гэвэл цусанд дандаа нөөц хүчлийн дан эслийг нэмэгдүүлдэг. За цусаар одоо хүчил төрөгчийг тээвэрлж идэг гемоглобины дутагдлыг үүсгдэг учраас цусанд тэжээлийн хомсдлыг бол үүсгдэг. Энэ болохоор одоо зүрх судасны одоо эмгэг үүсгэхэд дандаа тэжээлийн хомсдлын буюу тархинд үүсэх юм бол тархины тэжээлийн хомсдлын ишмийн инсульт гэж байдаг. За зүрхэнд үүсэх юм бол одоо инфаркт буюу тэжээлийн дутагдлын энэ одоо харуултуудыг бол ингэж үүсгдэг байгаа.
За мөн одоо тамхины утаа нь болохоор бол артерийн судасыг илүү их гэмтээдэг. За тамхи татхад шууд 1 секундын дараа ихэд ураг тархинд очиж нөлөөлдөг. За судасыг шууд никотины улмаас бол шууд агшаадаг. Энэтэй холбоотойгоор бол цусны урсгалыг удаашруулж, цусны урсгалын удаашрсан байдал дээр цусны урсгалаар дамжих нөгөө холестерин, өөх тостой бодисууд, хортой бодисууд судасныхаа хамт сууж үлддэг учраас судасны нарийслууд судасвал хүний бүх биеийг бүрхэж байгаа шүү дээ. Хялгасан судас хэд 60 тэрлэн байдаг. Тэрэнд очиж одоо гэмтлэг үүсгдэг учраас тромбофлебит гэдэг юм уу зүрх судасны эмгэг үүсгэх, цус өтгөрөх, энэ одоо цусны урсгалыг хязгаарлах, цусны одоо нарийслууд үүсгэх гол шалтгаан болж байна. За никотин өөрөө тамхины хэрэглэлийн гол зүрх судасны одоо бол эрсдлийг үүсгэх гол шалтгаан болж байгаа нь бол саяын байдлаас харуулж байгаа. За дараагийн одоо нэг шалтгаан бол тамхи татаад ахаар сэтгцийн эмгэгийг үл үүсгдэг. За тамхины шалтгаан одоо тамхи татсаар байгаа тухайн хүн яг хөөрэ тэнгэрл үүсдэг. Насны дороотл гэж ярьдаг шиг одоо сэтгцийн болон олон эрсдлийн хүчин зүйлийг бол тамхинаас шалтгаалж яах нь уурга тарих маань өвчл төрөгчөөр тэжээхдэггүй учраас тэжээлийн дороотл үүсээд тухайн хүн сэтгэн бодох чадвар алдагддаг байна. За янз бүрийн одоо өсвөр насныханд гэхтүүл одоо зан үйлийн эрсдэлт үйлдэлүүдийг үл хийдэг. Одоо өөрөөр хэлбэл сурлагандаа муудах, гадуур тэнэх, үгэнд орохгүй, тогсахлахгүй, дэггүүт гэд энэ одоо өөрчлөлтүүдийг бол гаргадаг. Гол эрсдэлт хүчин зан үйлийн одоо эрсдэлт хүчин зүйлүүдийг үүсгдэг байгаа. За ялангуяа одоо тэнгэрлийн зөнхлөн тохиолдох нэг хэлбэр нь Альцгеймер байдаг. Энэ Альцгеймерийн одоо 15% нь тамхи татдаг хүмүүст илүү үүсдэг байна гэсэн судалгаа байна. За тамхины хамаарлын шалтгаанд одоо сэтгц болон зан үйлийн эмгэг үүсгдэг. За архины хамаарлын одоо шалтгаан сэтгцийн болон зан үйлийн эмгэг гээд ярьсан. Яг тэрнтэй адилхан никотин хүнийг одоо хараат байдалд оруулдаг, донтуулдаг байгаа. Тамхи татмаар санаж шохоорхож үдсэн 10 хүүхд тутмын 10 хүүхд тутмын одоо 8 нь бол шууд тамхинд орчдөг байгаа. Өөрөөр хэлбэл энэ никотины арлаас энэ бодис химийн одоо бодисоос болдог байна. Тэгээд тухайн хүний ялгаагүй одоо уурга тархин түрүүн шиг мэдрэлийн эс хүлээж авах чадвар гэмтээдэг. За энэ никотин бол сэргээх буюу хуурамч допаминыг ихээр үүсгээд хүний одоо уурга тархины нейромедиаторт очоод допамины одоо хоосрлыг үүсгэждэг. Тэгээд тамхи татахгүй бол байж чадахгүй болох юм никотины 2 цаг тутмын одоо дутагдал үүсгэждэг болмаас болоод хүн 2 цаг болоод л одоо тамхиа өгүүлэх шинж тэмдэг бол авдаг. Хүмүүс маань бол одоо кайф аавна гэж яриад байдаг шүү дээ. Дараа нь никотины дутагдал үүсээд ирэхээр нөгөө бие махбодын хамаарал буюу шаардлагат үүсдэг. 2 цаг болоод л одоо никотины шаардлагат үүсэж тамхиа татмаар санагддаг. Тамхи татахгүй бол одоо ууралдаг, ядардаг гэдэг юм уу, ийм одоо байдлууд бол үүсгдэг. Ийм эмгэг үүсгдэг гэдгийг бол тамхи татах нь яг нь сэтгцийн эмгэг дурддаг нэг шалтгаан байна. За мөн одоо тамхи татах нь бол одоо никотин хэрэглэх эмэгтэйчүүдэд болон одоо таны үр хүүхдэд бол сөргөөр нөлөөлдөг байгаа. Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг бол өөрчлөгддөг. Биений эм эрэхтэй бол маш хүчтэй өвдөлттэй илэрдэг. За мөн өндгөн эсийн боловсрох явц удаашрдаг. Ийм учраас одоо нөхөн үржихүүн үйл ажиллагаа явуулж байгаа эмэгтэйчүүдийн хувьд бол өргүүдэл үүсэх, одоо үр тогтох чадваргүй байх, савны гадуурх, жирэмслэлт гэж ярьдаг, зулбалт гэдэг ийм одоо өөрчлөлтүүдийг өгдөг. За жирэмсэн үед одоо тамхи татах нь тухайн одоо жирэмсэн эмэгтэй одоо ургаа юугаар тэжээдэг вэхээр ихсээр тэжээдэг. Ихсийн цуснд одоо 2 артерь 1 вен байдаг байгаа. Тэгтэл ихсийн цусаар нөгөө нүрс хүчлийн дан эсэл яваад байгаа болохоор тухайн уурга тарих хамгийн түрүүнд одоо тамигддаг байгаа. Энэ уурга тарих тэжээлийн дутагдалд ороод ирэнгүүт оюун хомсдолтой ч гэдэг юм уу, зан төрхийн асуудалтай хүүхдүүд төрөх, ууртай уцаартай одоо янз бүрийн одоо зүйлийн дадал зуршилтай дэлгэцийн одоо хараат байдалтай ч гэдэг юм. Ийм одоо хүүхдүүд төрөх магадлалыг бол илүү их одоо нэмдэг. За жирэмсэн үед тамхи татах нь дам тамхиталтанд өртөж ураг амьгүй болох, ургийн жим багасгах ийм одоо өөрчлөлтүүд бол гарах нь. За эрэгтэйчүүдийн хувьд ингээд аваад үзэхээр тамхи татах нь үр тогтох чадварыг бууруулдаг бас нэг гол шалтгаан байна. Тэгэхээр тамхи татснаар юу өөртөө авчирдаг вэ гэхээр бэлэг эрхтний цусны урсгалыг бол хязгаарлаад энээс болоод яг нь бэлгийн эсийн, эр эсийн одоо үржих тэр үржлийн чадварыг бол одоо алдаснаар эрт залуу үедээ эр бэлгийн эс маань үхээд ингээд өргүүдэл үүсгэх гол одоо шалтгаан болдог. Дээрэс нь эр бэлгийн эсийн одоо давших хөдөлгөөнийг одоо саатуулцдаг.
За тэр тоог нь цөөрүүлцдэг ийм одоо чанарын өөрчлөлтөнд бол оруулдаг байх нэ. За дараагийн зүйл нь байх хэрэг та тамхи татаад байх юм бол хор тавдрыг үүсгдэг байх нэ. За утаатай болон утаагүй тамхи хоёр нь бол аль нь одоо хор тавдрыг илүү үүсгдэг байгаа. Ялангуяа одоо утаагүй тамхи бол ерөөсөө төвөнх залгуур уушхны амьсгалын замын одоо эмгэгүүдийн хор тавдрыг илүү их үүсгдэг. За ингэснээс болоод тухайн хүний одоо амьдрах нас бол 20-с 25 насаар бол хордог байгаа. За мөн одоо тамхи татдаг хүмүүст зочмог мелоид буюу лейкеми гэдэг цагаан цогцсны цагаан цусны одоо хавдруудыг бол үүсгдэг. Ийм одоо өөрчлөлтүүдээс гадна одоо 56 төрлийн бол хавдрыг үүсгдэг гэж үзэж байгаа. Одоо хотоодны хавдар ч гэдэг юм уу, шулуун гэдэс бөөр ингээл бүх эргэтэн системийн дандаа яах нь хорт хавдрыг үүсгдэг. Хүмүүс маань бол одоо буруу ойлгоод идэг тамхи татгаараа хавдар үүсэхгүй байх гэж ингэж боддог. За мөн одоо тамхи татаад ах юм бол гадаад төрх байдал буюу нүүр царай, арьс одоо энэ бүх зүйлд бол нөлөө үзүүлдэг байгаа. Дээрэс нь бусад хүмүүст бол бас сөргөөр нөлөө үзүүлдэг. Тамхи татдаг хүний дэрэгдүр явах ч юм уу, ялангуяа өслөг эрхэтэнд нь, үсэнд нь, говцонд нь бол тамхины одоо тийм муухай үнэр шингэж үлдсэн байдаг. Яагаад гэвэл тамхины утаанд муухай үнэр шингээгч одоо боцууд байдаг учраас ингэж одоо үнэр шингэдэг. За тамхи татдаг хүмүүсүүд бол бас зарим ялангуяа задгай тамхи татдаг хүмүүсүүд бол амтшгүй байдаг. Нүдний цагаан нь бол шаралцсан байдаг. Гар хорооны одоо өндөгнүүд нь бол одоо тамхины бохны нөлөөнд ингээ шаралцсан байх ч гэдэм үү, шүд шаралцсан байх. Гоо сайхан шүдэн дээр ихэд 6 төрлийн одоо өөрчлөлтөө өгдөг байгаа. Шүд шарлах, одоо буйл сунах ч гэдэг юм уу, шүдний чулуу үүсэх, амны хөндийн одоо хавдар үүсэх гэдэг ийм 6 шүд сунах, унах гэдэг ийм одоо 6 төрлийн өвчлөлийг бол үүсгдэг байгаа. За царайг эхний үед бол одоо тамхи татдаг хүмүүсийн царай цонхиж, өөрөөр хэлбэл нөгөө хялгсан судасны цусан хангамжийн хомсдол үүсээд царай цонхийдэг. Явцын дунд нь өвчл төрөгчийн тэжээлийн дутагдал үүсээд ирэхээрээ царай одоо харлаад, хөхрөөд, уруул хөхрөөд явцдаг. За энэ одоо байдлаар бол явдаг. Энийг зүүрлж хэлэх юм бол цэцэгний ус хатчихаар хөрсөн яадаг үл ангал байдлаар ингээ явцдаг. Яг энэ шиг тамхи татдаг хүмүүсүүд бол ялангуяа эмэгтэйчүүд бол уруулын эргэн тойрон, нүдний эргэн тойрон, энэ нимгэн арьстай хэсгүүд дээр бол илүү хүрчлээрт суудаг байгаа. Ийм одоо гоо сайхнаар бол яадаг. Ингэснээр арьсны уян чанарыг алдагдуулж яах нь хөшгөрлөлтийг түргсгдэг. За дараагийн нэг шалтгаан бол та тамхи татаад ганцхан өөрөө ийм хор нөлөө үзүүлдэг байх нь. За бусдад энэ буюу тамхины утаагаар амьсгалж байгаа хүмүүст бол давхар одоо нөлөө үзүүлдэг байна. Тэрийг дам тамхиталтын нөлөө гэж ингэж хэлдэг байгаа. За дам тамхиталтанд өртгөх нь одоо сүрийн эрсдлийг бол бас нэмэгдүүлдэг. За энэ дам тамхиталтын өөрөөр хэлбэл тамхи татдаггүй ч гэсэн манайхан мэддэг штэ. Одоо хүний сайн нь явдаг. Тамхи татдаггүй хүн, архиудаггүй хүн хавдраар өвтөх юм а, явчих юм а гэж ярьдаг бол дэлхий дээр одоо халдвар тус өвчний 8 шалтгаан байдаг. Тэрний 6 нь одоо тамхинаас шууд хамааралтай. За дээрэс нь тамхи бол ерөөсөө 1 номерын халдвар тус өвчний шалтгаан болдог. Ийм учраас дэлхийн нийтээрээ бол тамхитай тэмцэх үйл ажиллагааг бол илүү их явуулдаг байгаа. Ингээд аваад үзэхээр дам тамхиталтанд жилд 600 мянган хүн тамхи татдаггүй хэрнээ нас бардаг ийм одоо шалтгаан байх нь. За тамхи татдаггүй хэрнээ уушгины хор тавдраар өвдөх эрсдэл бол илүү их дам тамхиталтын утаагаар амьсгалдаг хүмүүст илүү их одоо нөлөөлдөг байх нь. Мөн одоо чихрийн шижин өвчний 2 дугаар одоо хэлбэрээр бол өвдөх магадлал бол байдаг. Ялангуяа одоо энэ электрон тамхи татах нь бол өсвөр насныханд бол илүү их одоо сөргөөр нөлөөлдөг байх нэ. За өсвөр насныханд одоо тамхи татах нь ямар одоо шалтгаан болдог вэ гэхээр тамхи татсны одоо ямар хор нөлөөний шалтгаан байдг вэ гэхээр хүүхдүүд одоо найз нөхдөдтэй, хайртай дотны хүмүүстэй зөв үлгэр дуурайлыг одоо үзүүлдэг ш. Тэгтэл энэ яагаад гэвэл тамхи татдаг хүмүүс буруу үлгэр дуурайлыг илүү их үзүүлдэг юм байна. Сөрөг үр дагаврыг илүү их авчирдаг. Энэ ихч тамхи татаад энэ юм гой болох юм болов ч гэдэм үү. Ийм одоо байдлаар бол сөрөг нөлөө үзүүлдэг байх нь. За зарим хүмүүс маань бол өсвөрийнх маань буруу нөлөөг авдаг. За сайн найзаагаа дагаад тамхи татчихвол би олон найзтай болох юм болов ч гэдэм үү. Ийм буруу бодол, төсөөллийг бол дандаа тамхи бол өсвөрийнхэнд авчирдаг байгаа. За мөн одоо тамхи татдаг хүмүүст бол хотоодны шарх өвчнөөр өвдөх явдал бол хамгийн илүү их байдаг. Өөрөөр хэлбэл стресст хамгийн их одоо өртдөг байх нэ. За дам тамхиталтын бас одоо нэг нөлөө болохоор бол энэ дам тамхиталтанд гэртээ 2-оос дээш насны хүүхдүүд бол
дунд чихний өрөвсөл өвчнөр үл өвдөх явдал илүү их байдаг. Энэ маань яванд одоо сонсголгүй чихний хэнгэрэг цоорох явдлыг хамгийн их одоо үүсгдэг байгаа. За мөн одоо дам тамхиталтай өвчин болохоор бол амьсгалын замын одоо эмгэгт хамгийн их өртүүлдэг энэ байгаа. Тэгээд энэ одоо цагт бол бас ковидын хүндрэлээр хүндрэх явдал бол илүү их байдаг. Өөрөөр хэлбэл тамхи татдаг айлын хүүхэд ковидээр өвдсөн ч одоо өрхөөр эмчлэгдээд хөнгөн байдлаар эдгэрчдэг байтал тамхи татдаг айлын хүүхэд гэхэд ковидээр өвдлөөхөд заавал одоо хүндэрч эмнэлэгт гэвтэж аппаратанд орох гэдэг юм хүндрэлүүдийг бол дагуулдаг байгаа. Ийм байдлаар бол дам тамхиталд нөлөөлж байна. За энэ маань бас тамхи нэг 100 шалтгааны тамхи татахын одоо нэг шалтгааны нэг нь бол нийгэм эдийн засгийн одоо сөрөг үр дагаврыг бол дагуулдаг юм байна. Жишээлх юм бол ийм судалгаа байна л да. 1.4 сая одоо долларыг зөвхөн тамхи худалдахад одоо зориулдаг юм байна. Худалдаа авахд. За ингэснээр энэ тамхинаас шалтгаалсан өвчнөд тэр хэмжээгээр бол бас зардал гаргадаг. За мөн одоо хөдөлмөрийн чадвар алдалтыг бол хүргэдэг. Ийм одоо нөлөөтэй. Тэгэхээр тамхи авах гэж нэг хөрөнгө зарцуулдаг байх нь тамхинаас одоо эрүүл мэндэ алдсны шууд болон шууд бас зардал бас хөрөнгө зарцуулдаг байх нэ гэж ойлгож болох нь. За тамхи татснаар ягаад хөдөлмөрийн чадвар алддаг гэхээр нэг өдрийн акт авах тохиолдлоос эхлээд насан туршийн одоо акт авах тохиолдол байж болдог. Энэ юу ах вэ гэхээр тамхинаас шалтгаалсан одоо хорт хавдруудаар өвдөгч гэдэг юм уу. Янз бүрийн одоо судасны тромбофлебит өвчнөр өвдөд насан туршдаа одоо хөлөө тайруулах гэдэг юм уу. Дахир дутуу болох. Энэ явдлыг бол одоо хэлж байна. За үндсэн одоо хүнс хоол гээл орон байр гэдэг энэ үндсэн хэрэгцээнд хэвийн хэрэгцээнд одоо зарцуулах мөнгнөөс тамхинд зарцуулдаг учраас хөгжиж байгаа орны хүмүүсүүд бол илүү их ядуу болох гол одоо шалтгаан болдог. Өнөөдөр одоо манай Монгол улсад тэгэхэд нэг ширхэг тамхи 3,000 төгрөг байна. 1 кг одоо 3,000 төгрөг байна. Дэлгүүрээс ороод хүүхдтэй мото чихэр аваад өгчөж чинь өөрөө болохоор бол 3-5,000 төгрөгийн тамхи аваад гарчиж чинь. Тэгэхээр энэ бол одоо гол ядуурлыг бол үүсгэж байна гэсэн. Өөр хүүхдээ одоо хоол тэжээлийн дутагдалд оруулж байна гэсэн. За тамхи одоо татахнаас одоо бас яг үхээр байгальд хөдөлгөөн одоо нэрвэгдэж хортдог байх нь. За тамхины ишнээс одоо хүнцэл, хар тугалаг, никотин, формалдегид гэсэн юм аюултай бодисууд бол илэрдэг байх нь. Тамхины ишийг хүмүүс хаамаагүй хайчдаг тий хогийн савнд хийхгүйгээр л ингэ хайчдаг шүү дээ. Хаяглууд байдаг, байгаль орчин, ус хөрсөн тэрэн шингээд үлддэг. За мөн одоо энэ тамхины цогн унтраагаагүй ишнээс болж төмөр гардаг. Ялангуяа хаврын одоо салхинд хичнээн их ой төмөр, хүчил төрөгчөөр одоо үйлдвэрлэдэг ой төмөрийг шатаадаг билээ. Ийм одоо байдалд орж дэлхийн маань байгаль дэлхийн маань эргэж сэргэхгүй байдлаар бол нэрвэгддэг байгаа. За дэлхийн таяар бол их хог хаягдлын тоонд бол тамхины иш ордог. 2 тонн одоо ийм хаягдал тамхины шог дэлхийд дээр 1 жилийн хугацаанд гардаг гэсэн юм тоо баримт бол байгаа. За утаа болохоор бол агарын одоо бохирдлыг бол үүсгэж байна. За жилд 6 тэрлэн одоо ширхэг янжуур тамхи үйлдвэрлэхэд 300 орчим одоо тэр бум тамхины хайрцаг одоо хэрэгтэй байдаг байна. Нэг хайрцаг тамхинд 20 ширхэг тамхи гэдэг ингээд тооцоод аваад үзэхээр хоосон сав, баглаа бодол янз бүрийн одоо 6 грамм жинтэй гэж үзэх юм бол цаас, тэрэн зориулсан тэр тамхины одоо цаас, бих, гэлгэр хайс гээл тугалгын цаас, нүрсэн цаас гээл цавуугаар бүрдсэн энэ цав баглаа бодлын хэмжээнд бол яг хөөхөр 1800 одоо тонн ийм хог хаягдал бол үүсдэг байна. За мөн тараах савлагт ашигласан хайрцаг савнаас гарсан хог хаягдал яг нэг түрүүнд ирсэн 2 сая тонн ийм хатуу хог хаягдал дэлхий дээр гаргадаг байна. За мөн одоо энэ тамхины үйлдвэрлэлд тамхины урмал тариалдаг орнуудад ажиллаж байгаа энэ хүмүүст бол насан туршийн одоо бас энэ хүнцэл хортой хүнд металлууд шингэж үлдэх тэрнээсээ болоод хавдар үүсгэх явдал бол илүү их одоо байдаг байгаа. За тэгэхээр тамхинаас одоо гарах 100 шалтгаан гэвэл өөрөөр хэлбэл ийм олон одоо 100 шалтгаан байгаа учраас та тамхинаас зайшгүй одоо гарах шалтгаан байна те. Тийм учраас одоо тамхинаас гарахсан хүмүүст одоо ямар ашиг тус үүсэх вэ? Өөрөөр хэлбэл тамхи татахын ашиг
тус гэхэд ийм 100 шалтгаан байна шүү дээ. Тэгэхээр тамхинаас гарахын ашиг тус бол ерөөсөө 20 минутын дараа илэрдэг байна. Тамхины хор өшиг болохоор бол 30 жилийн дараа одоо илэрдэг байх магадaltaй. Та 30 жилийн дараа одоо 50 насны дээр ч юм уу эсвэл 80 насны дээр хор тавдараар өвдөх магадлал байлаа шүү дээ. Тэгвэл тамхинаас гарчих юм бол одоо шууд 20 минутын дараа үр ашиг нь бол илэрдэг. Таны одоо тамхи татахгүй болохоор никотины түвшин цуснд буураад ирэх нь, тамхи өгүүлэх шинж тэмдэг буураад ирэх нь, эдис яах нь хүчил төрөгчээр одоо тэжээгдэд эхлэхээс эхлээд одоо ийм ашигтай зүйлүүд бол байх нь. Тэгээд тамхинаас гарснараа одоо өөрийн хамаарлыг, гинжийг одоо тасалчж байгаа. За тийм тамхигүй байх сайхан мэдрэмжүүдийг шууд төрдөг. Амтлах, үнэрлэх, сонсох, энэ одоо харах гэдэг энэ 6 төрлийн одоо мэдрэмжүүд шууд сэргээд илэрдэг байгаа. Тэгээд амьсгалах ийм байдал чөлөөтэй болж эхлэн амьсгаахгүй болно, ханиахгүй болно гэд 10 жилийн дараа ихтэл шууд та тамхи татдаггүй хүнтэй 50% бол шууд тэнцдэг. За ингээд мөн тамхинаас гарсны ашиг тус юу гэхээр таны бүтээлч байдал нэмэгдэнэ. За тамхи татах гэж хүн одоо 2-оос 50 минутыг одоо тамхи татахад одоо зарцуулдаг гэж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын тамхины хяналтын тухай хуулийн дээр бол тамхигүй орчин, дотоод орчин гэж заагаад өгсөн учраас тамхи татахын тулд заавал гарч татна. Тэрэн дундаа хэн нэгэнтэй ярина, хэн нэгний өрөөгөөр дамжина гэд ингээд хөдөлмөрийн чадвар яадаг бол шууд бүтэмж чинь нэмэгдэх нэ, анхаарал чинь сайхан төвлөрч эхлэх нэ, ажил сайхан бүтэж эхлэх нэ. Ингээд тамхинаас гарч байгаа та тамхин зарцуулсан саяын одоо зүйлүүдээ өөр зүйлд ингээд зарцуулах юм үр боломжгүй танд байгаа. За ингээд тамхигүй байх юм бол сэтгц эрүүл, бие эрүүл болно. За ингээд амжилт хүсье.